ирээ хоёр гар нь ингээ гарч ирээ. Тэр юм царай тусмус бол бүр ийм сонин амнаас нэг юм хэл шиг юм унжиж юм уу ааш. Тэгээ ийм урт устай ингээ усмусны ингээ амар муу. Тэр нүд гэж пүүста аим шигтэй. Би бол жоохон ойр дайгаагүйрээ бол зарсал хийлээ. За юу вэ тэр? Тэр миний бодлоор бол тэр нөгөө босоо оруулна гэж байдаг бол тэр босоо оруулна л. Чанар амтыг нэг дор мэдэрнэ. Яг л таны хүсдэг амт Oxbar. Сүү болон өөрт ойрхон бүхий сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой. Задлаад сэрэг 5 төрлийн жимсний амттай Ara Sparkling ус. Та өөрт ойрхон байрлах бүх сүлжээ дэлгүүрүүдээс худалдан аваарай. Сайн байцгаана үзэгчдээ. Өртөө 4 season 2 дараагийн дугаард давтаа морил бид бүхэн та бүхний мэдэж байгаачлан цоошнор үзэж байгаа хүмүүс байх юм болвол за аимшигын болсон эвгүй чихүүц төрөм үйл явдлуудыг өөрт тохиолдсон бодиттой хүнтэй хамт яриа суудаг аимшигын подкаст байгаа. За өнөөдөр хэн ирсэн бэлээ танилцаа байл. Танилцъя бороо. Миндэ. Тэмүүлэн танилцсандаа таатай. За нэвтрүүлэг эхлэхээс өмнө би нэг асуулт явуулдаг юм. За тэр юу вэ гэхээр аимшиг айдас гэдэг сэдв донд хамгийн том юм entertainment донд те аимшиг кино гэдэг сэдв байдаг. Маш том юм те цар хүрээтэй. Аимшиг кино үзэх дуртай юу? Дуртай л юу. За тэгвэл манай үзэгчдэд өөрийнхөө нэг үнэхээр ингээд одоо ингээд all time best те бүх цаг үед үзчихсэн хамгийн айлгаж ирсэн киногоо ингээд санал болгооч. За нэрийг мэдэхгүй нэг шаансан ямар нэлээдтэй нэг тийм сонин уншиж байгаа хэцүү нэртэй нэг тийм кино үзчихсэн. Тэр бол бүр өстой. Барнаар утгаас жайвар кино. За үйл явдлын жоох яриа. Үйл явдлын нэг ийм 3 оюутан 2 хүүхэн нэг залуу 3 оюутан судалгаагаар юм уу эсвэл нөгөө юугаар л дадлагаар яваад нэг хотоос нэг хот руу очиод тэгээ явжсэн чи хоёр нөгөө орогч явжсэн чи ой нот руу ороод хоёр нь нэг юм хөшөө шиг юмны урд нь очиж штэ. Тэгсэн чи тэр нь хориотой газар байсан юм. Гадны юу орохыг оргилсон. Хамгаалтанд авсан тийм газар руу орсон чинь нөгөө хоёрынх нь нэг хүүхэн нөгөөдхнийхэн хишээлд ороод нөгөө хөшөө шиг юм бирүүн ингээд орцсон гэх юм ааш. Тэр хэлстэй бүр үнэхээр хаанахын гинэ Европ. Тэгээ тэрийг ингэж гадны хүн оруулахыг ингээ хоригдсон бүр хамгаалт бүслээд авцсан байсны тэгээ нэг юм хэсэг хүмүүс мандын байна л да. Тойрог болоод гэсэн чи тэр хүмүүсээс гадна нөгөө талаас нь орцсон юм байна тэр бүр. Бүр хүмүүс явж машин дээрээ явахааргүй тэр талаас нь орцсон юм байна. Тэгсэн нөгөө нэг хоёр чинь юу болоод байгаагаа мэдэхгүй ингээд галзуураад байгаа юм яа чи нөгөө хамт явжсэн залуу байхад тэгээ нөгөө хамгаалтанд авцсан байсан нөгөө хамгаалж исэн хүмүүс нь нөгөөх юугаа мэдээд ингээд гадны хүн орж ирсэн байна гэдгийг бол мөрөөр нөхөж мэдээд алдаг юм уу тэгээд тэр нөгөө хөшөө шиг юм л тэр хүний бие дороолно гэсэндээ одоо бууч төрөмж юм болол тэрээсээ бас солиод юм байна. За санах юм бол мэддэгдэр яг ингэж ярихаар болохоор нөгөө Европын олон мэдэхгүй болохоор л хэцүү. Нэг хайгаад үзэхгүй те бид нэрлээ явуулчихгүй. Олон нөгөө толгод нүдтэй байдаг юм ч юм уу эсвэл нөгөө wrong turn өдр гэлээд шүү дээ. Тэр толгод молгодын ажил бол үнэхээр амар. Тийм үү. Тэгж бодохоор мэдмээр санагдаад байгаа байхгүй. Тэр мөр бол яг хөтэй тийм Европын нэг аим шиг. Тэр нөгөө яг классик. Би бүр яг нөгөө эхнээс нь үзээгүй. Эхлээд нэг 20 минут 30 минутын дараа л үзэх юм байхгүй. Гаднаас орж ирэл зурдсаа гал тэгэл үзчихсэн байхгүй. За тэгвэл ямар ч байсан олоод тавих. Тэр кинон дээр тэр нөгөө хөшөө ингээ хүний бие рүү орсон гэдэг шүү дээ. Тэр хөшөө ингээ хүний бие рүү ороод тэгэл шууд ингээл нөгөө хамгаалтанд авсан байсан үнрүүс рүүгээ дайраал тэгэл шууд хүний цээжүүн ингээл зүр гараа ингэсэн зүрх мөрхөө сууд татаал амар утгуус мөстэй. Тэрөөсөө бүр солиод юм байна. Би шүн нойр өрөөгүй шүү дээ.
За ямар ч байсан олоод тавихыг хичээ. Би ч өөр багийн кино үнэчээд ер нь айхгүй тоохгүй. Ямар ч газар явжсэн тэгэл Нэг таахгүй те. машин тэргээ барайл явчихдаг ч юм уу те. За. Гацтай ундаа удаг уу? Хамаагүй. Ийм байгаа. За манай Ара гэдэг усыг мэднэс дээ. Классик. Айгуу гой савтай цэвэр ус байгаа. За манай Монжуусийнхан Ара гэдэг ийм шинэ гацтай ус. Хийжүүлсэн ус гэсэн үг. Аха. За энэ маань ямар үр дүнтэй одоо юугаараа сайхан муухай юм гэхээр ямар ч л байсан сахаргүй. 5 төрлийн жимсний амттай юм хийжүүлсэн ус таны өмнө тавьсан байгаа. Гоё аягандаа хийгээд олон юм ингээд ихэм яриад хахаар ам матан шүү дээ. Уснасаа хийгээд уугаараа. За. За. Тэгээ өнөөдөр манай ивент тэтгэгчээр ажиллаж байгаа. За. Хойлоо түүхэнд орох уу? Тэгээ. За окей. Шууд явчих юм уу? Одоо сайхан ярина шүү дээ. За. Одоо тэгэл хоёулаа гоё ярина шүү дээ. Би сонсон дөө. Аа. 2005-аас 6 оны хооронд манайх нөгөө ээжи нагцын хашаанд амьдардаг байсан. За. Тэгээ ээжи нагцын хашаанд 2 давхар байшинтай. 2 давхар байшингийнх нь урдталт нь нэлийн том зайтай. Том хашаа болохоор 3 гэр ээжи ах トゥ нар ингээд тусдаа гэрээгээд амьдардаг. Тэгээ нэг хавар ээж за ерөөсөө нүүгээд ээжи нагцын хашаанаас нүүгээд өөр ингэсэн юм тоол нэг 5 онтой гэртэмч. Тэгэл манай ээжи нагцах ийм гудам шиг юм ингэж явдаг. Тэгээ энэ голд нь ингэж жалах. Жалганы баруун зүүн талд манай ээжи нагцах баруун талд нь энэ талд нь бас нэг ингэ айлуул байдаг. Тэгээ голд нь ингэж жалах. Тэгээ манай найзынх болохоор яг тэр ээжи нагцын энэ жалганы зүүн талд байдаг байсан. Тэгээ манай найзынх хашаага сунгаа заран маань гээд тэгээ манай аав ээжээр худалдаж авах юм аав гээд. Тэгээ урд хашаа одоо нэг юм жижигхэн хашаа хүмүүс чинь хашаагаа сонгодог штеп. Тий. Тэгсэн манай тэр найзынх болохоор хашаагаа сонгон уртлаа уртлын уртл руугаа нүүгээд хойд газараа манаа зараа гээд. Тэгээ манайх тэр хойд газрын одоо нэгсэндээ хуучин бойрын л авч ирсэн л байхгүй. Тэгснээ ээж яагаад ч юм яг нэг жалганы хажууд манай ээж яагаад ч юм гинт болмоо санагдсан юм уу яасан. Юусоо болъё гээд. Тэгээд тэр нөгөө зүүн талаас ийшээгээ жоохон ингэж явахаар уул болчдөг. Тэр уулан дээр нэг айлын уртл руу очиж уулзлаа байрлаа. Тэгээд тэр газрыг авъя гээд. Тэгээд тэр айлын хашааг нэг өснө манаас сунгаад худалдаа авчиж байгаа байхгүй юу. Тэгэл тэн нэг юм нүүж очихоос өмнө хашаа тойруулж шонгийн нүхмөх ухаал хашаа тойруулж барайл. Тэгэл манай авч нөгөө барилгын хүн барилгын салбарын хүн тэгэл байшингөө зурс дорн барай хийчих. Тэгээ нөгөө барилгын шилэн мөн гэл янз бүрийн хог хаягдл айгүйх гардаг. Тэгээ тэр хог хаягдлаа би орой болохоор 11-12-оос хойш 200 бошиндийг хайдаг. Тэгэл нөгөө барилгын хогийг 11 мөрчилөө 12 мөрчилөө. Тэгээ барилгын хогийг гадаа сакс тоглож байгаа хүүхдүүд гэрлүүгөө ороод унтэн шít. Манай найзууд. Тэгэл гэрлүүгөө ороод унтахаар л би хогоо хайдаг. Тэгэл нэгээр тоглож байгаа л хогоо орж хаяггаал хайчаал юм байна. Жалгуур аваач хайчаал усны тэрэгэн дээр нөгөө 200 божигт хогоо чирж авч цаана. Тий. Тэгээ нөгөөдх жалган руугаа ингээд жоох уруудж явдаг. Тэгээ гэрлүү өксгөөрөө буцахаараа өксөж явдаг. Тэгээд хогоо аваач хайчаал буцаага өксөө явж исэн чинь одоо нөгөө манай худалдаж авах гэсэн манай найзын манай найз зарах гэсэн. За нөгөө татгалцсан хашаа тий. Яг татгалцсан хашаа. Яг тэр нөгөө дээр үед чинь 2005-6 он чинь гэрэлтүүлэг аюу муу. Барийн гудам нэг бүгд ингэ тасаар авах. Барийн марк тухайг гэж юм уу тий. Тэгээ явжсэн чинь манай одоо тэр нэг бас дахиад нэг юм гудам шиг нэг нарийнх юм байдیں۔ За. Тэр гудам шиг нарийнх юмар л би явдаг аахгүй. Тэгээ тэр гудам шиг нарийнх юм ингээд нөгөө айлуудын гэрэл ингээд бүгдийг хасцсан. Тэгээ би явжсэн чинь ард нэг юм дуурай болтгоо. За. Тэгсэн чинь
нөгөө хүн чиг сониуд зантай зогсчт юм би. Тэгэл зогсвол эргэл харсан чинь нөгөө хашааны хаалга адалтаа бас нэг хашааны хаалгатай нэг л хүний. Тэгс нөгөө хашааны хаалга нь ингээл муухай чахраал дурдъя. Ингээл аажмаар онгоох готоогч гүүч юм уу тийм ингээл чахраал дураад идэв. Тэгээ би яаж ч нөгөө тийм сонирхоо хараад идэв. Тогсцоо ингээ яг ингээ гөлийгээ зогссон. Тэгс нөгөө нэг ааж явах ингээд онгоож исэн хаалга гинт огцом онгоочтой. Тэгээ огцом онгоох зураа ингээд би ч өөрөө жоох хурц хараатай байхгүй. Холын имийг сайн авч чаддаг байдаг. Тэгсэн чинь нөгөө хаалга ингээл амар хурдтай онгоох зураа яг хаалганы харатлаас нь ингээд хоёрын саруу гэх юм уу гар гэх юм. За мотор гар. Одоо тийм гарч ирэл амар урт хүмүүстэй. За. Тэгэл гарч ирсэн тэр дороо шууд ингээл нэг толгой гараад ирдэ. Яа за. Тэгээ тэр толгооны тэр дүрс мөрс бол пүүст аимшигтай. Яг ингээл толгой гарч ирэл миний өдөөс ингээл би тэрний өдөөс ингээл зод туцаал ингээл нэг чигтээ хараад зогссон тэр миний өдөөс бас ингээл чигтээ хараад энийг ингээл хараад зогссон. Тэгэл би гинт юу харж байгаа гэл гинт агаал. Тэгсэн нөгөө нэг над руу харж байгаа юм нөгөө хаалганы асах гашгсан юм. Тэр одоо гинт нэг муухай энийгэл. За. Тэгэл би яг хараад миний нөгөө хүний нэг айхаар нэг шар ус басдаг шүү дээ. Тэг юу тэр шар ус. Яг ингээл нөгөө ар нуруу ингээл нэг хуримтай хүү дуус асгасан юм болж байгаа юм чи. Би чинь нэг 13 14 настай. Жохон бацсан. Тэгээ хоёр зүгэн боштой нөгөө нэг усны тэргээ түрээд нөгөө жалгууранаас дээшээ өксөх гэхээр надад тэр бол айгүй хүнд байгаа юм чи. Тэнгэл айцсан. Би нөгөө тэнгэл байхгүй болж шүү дээ. Гэхдээ тэр нөгөө юу өксөөр газар тэр юу хоёр зүгэн боштой усны тэргээ түрээ явах тэр бацаанд бол айгүй хүндтэй байгаа байхгүй. Тэгсэн би зүгээр мангар урдан гэрээхэн үүдэн дээр очиод хоёр зүгэн боштой гэрээхэн хаалгаар нөгөө нэг усны тэрэгтэйгээ чирж орохгүй мангар урдан зүгээр давуулаад шийдсэн. Яа. Тэгэл дахиад нөгөө нэг хог хаях хэрэгтэй байсан. Тэгээд шууд усны тэрэг мэргээ зүгээр хашаанд оруулаад хаан чамааг оруулаад хайцсан. Тэгэл гэлөө орсон чинь манай гочи яа хогоо чаяач гээд. Гойг би өнөөдөр хог хаяхгүй гэл тэгэл унтах гэсэн жаа. Гочи хогоо яа маргааш дахиад юм нь штэ. Гүй би хог хаяхгүй. Тийм харцсан юм чи яаж хог Хилээг юм уу? Хилээг. Аавдаа хилээг итгэх ч юм уу итгэхгүй ч юм уу яаж юм тий. Хүмүүс тэгтээ санаа хилдэггүй те. Дотроо гэ бодоод тэг яг нөгөө одоо нөгөө нүд үнэн чих хотлаалахгүй. Би бол тэгэл ер нь тэгээ бүр дараа нь хилж ийсэн. Тэгсэн чи манай тийм байдгүй маа миний хөд дуугаа гэсэн. Амтаглал те. Тэг амтаглал. За өөрөө тийм мэддэг ч юм уу. Би бол жоохон ойр дайгаагүйрээ бол зарсал хийлээ. За юу вэ тэр? Тэр одоо миний бодлоор бол тэр нөгөө босоо оруулна гэж байдаг бол тэр босоо оруулна л баг. Тэгээд тэрний дараа би найзуустайгаа манай тэр миний тэр өгсөжсэн гууд нь ингээ өгсөж явж яагаад яг нэг юм тэгшин тал болдог байхгүй. Тэр тэгшин тал дээр ах нар ингээд шийд зооцсон. Өөрийнхөө хашааны хурд. Тэгээд тэр шийдэн дээр ингээд бужигналтаар өдөрж өнгөө бужигналтаар шүн үртэл гэгээд тасалдал бужигналтаар тэгээ үлддэг. Тэгээ нэг тэр чигрэл муу та бүгдийн газар юм чинь. Тэгэл нэг өдөр бид нар сагс тоглож байгаа болиол хоорондоо хөөцлөл тоглож байсан чил нэг болон ээж тэр дэлгүүр ажилтдаг байж байгаа нэг юм үүдний тоосгоо амбартаа. Тэгээ тэрний жоохон дэвшлэр доголтой. Тэр доголн дээр л ингээл нэг хүүхэд юм уу юу ч юм нэг юм ойлаа суугаалдгүй. Энд манай хүчтэй түрүүн зочны хүүхэд ойлаа суугаадах юм. Хэвэл яасан ийсээ очиж туслах уу яах вэ гэл. Тэгсэн манай найз тэгэл да очиж туслая. Бидэртэй адилхан хүүхэдтэйгээ очсон жил 5 сургуулаа явж шал хөш яасан ингээл тэгсэн жил гараараа ингээл төхөөл яасан жил. Ингээд сууц хүүхэд юм уу юу юм мэдээгүй.
Тэгээ ингээд суусан ингээд ойлж ингэж амар хуцаас мангар удаа алхуулсан. Тэгэл бид нар шок болчихвч. Өшин саях юм хүү бид нар тэр яг тэр үедээ би дараа нь бид нар буруумаараа яадаг юм шүү. Тэгсэн чинь лаа маань тийм гэж байдаг за одоо ингэ тоглоом гээл. Тэгээд цалнаалаа авсан. Тэр яриа. Тэр үйл тэр жалга дагсан гудамж эвгүй байгаад байна те. Тэг ер нь жалгаж явах юм уу бэл. Ер нь гуу жалга эвгүй гэдэг. Гуу жалгах эвгүй бас гуу жалгахаас гадна мод ганц мод бас эвгүй ч юм уу те. Тэгээд дараа манах тийм нөгөө нэг айлынхаа урд хашаа тойруулж байлаа. Нөгөө аав маань машингаа ингээд баагаар сунгаад барьсан. Тэгэл яг тэр үед чи нөгөө байшин барьж ирсэн хавар ихгүй. Тэгээ аав 100 за бороо бас хэцүү юм байна гэдэг нэг үүдний амбар шиг мууршаа сунгаж байлаа. Тэгэл нэг өөрөө яг ингээл нар уулын цаагаар орохгүй бүүд идэг штэ тий. Яг ингээл бүүдих гэж байсан. Жил би нэг би чи нөгөө багасаа тавь татцсан. 13 7 8 тагаас. Тэгэл ингээл шатны юун дээр ингээл тамхистаа суудсан чил. Одоо хосчихсэн чи өдний болонгаар ингээл манай гэр дотор. За. Нэг юм ингээл гүгүүд юм яалчгүй юм ихтэй хүмүүний сүнс. Юу нэ? Яалчгүй юм ихтэй хүмүүний сүнс. Би ингээл үүдэн дээр тамхистаа зогсож байгаа. Тэгээ миний нүдний болонд л нэг юм гүгүүд байгаа байхгүй. Ошоо гэл. Би чи гадаа байгаа нөгөө гэрийн цонхорол тэгж харагдаад шин. Ошоо. Пүүс миний нуруу зүгээр. Яг хойдоо бас ингээл хасгасан юм. Тэгээ манай гэр хүн байхгүй. Яа. Би ганцаараа. Тэгээ би гэрийнхнийгээ гэрлэг ороог. Тэгэл гадаа бацаа байсан тэгэл гэрийнхнийгээ аамаа хэртэл гадаа тоглосон чи гэрэл тоглосон. Тэгээ манай найзынх нэлээд хэдэн жилийн дараа нөгөө манай зарч ийсэн хашаа байшин өөр хүн амтнд зарж мараад тэгээд өөртөө тэндээ амьдарч байгаад нүүгээд зүүн салаараа нүүцсэн. Тэгээд манай найз бас нэг аимшиг юм яриад тэгэхээр би тэрэн дээр найзтай хэлээчихгүй. За би ингэж ийсэн. Хүч танаа хашаа гэж ингээд сунгасан чи манайх ингээд хуучин буурж манай худалдаж авах гэсэн инээдтэйгээд танаа хашаа юм та юу чи тийм хүн юм харж сонсч ийсэн үг гэсэн. Чи яаж мэдтий? Манай найз надаас асуудаг. Гэхдээ би мэдэх гэж би харж ийсэн нэрэлэг харж ийсэн гэсэн чинь. Гэхдээ харин тийм манайх бүр нүүснээ дараа нэлээд жилийн дараа аав хэлчихсэн гэж. Тэгээд тэр аав нь мэдчихсэн юм байна л да. Айлахгүйгээ хэлээгүү. Айлахгүйгээд хэлээгүй хүмүүс. Тэгээд тэр манай заахын өмнө мэдчихэд яаж исэн ч юм уу өстө мэдэхгүй. Тэрний хариултыг би ямар ааваас нь асуултаач шүү дээ. Хаа нэг нэ? Хайласт. Одоо амьдэрдэг үү? Одоо байхгүй. Одоо яг тэр одоо нөгөө сүнс харж исэн гэдэг нэг эмхтэй сүнс нүдний болон үүсгэж гэсэн шүү. Тэндээс нүүцэн гэхдээ тэр хашаа биш маань байдیں۔ Ер нь тэр гудамж тэр жалга дагсан гудамж нэлээ юмтай гудамж болж таарлаа тий. Тийм баг. За тэр хүүхэд ямар учиртай юм бэ? Тэр дөрөв ингээд хоёулаа товчхон яриад өнгөрцөн ингээ гүүгээ явцсан гэдэг нь яг ингээл тийм панаалны гүйл тийм үү зүгээр ингээд хурдан ингээ гүүгээ явсан гэсэн үг юм. Одоо тэр нөгөө кино мандэр гардаг шинэ хий битэл ингээл гэрлийн хурдаарч идэм нөгөө орч идэм тий. Фүк гэлөө. Зүгээр фүк гэл алгацсан. Тэгэл тэр үед чинь бид нар 13 4 настай хүүхдгээр чинь тэгэл ингээл шок ч юм юу ч ингээл болоод мартагчж байгаа байхгүй. Тэ нөгөө олуулаа байсан болохоор айцсан баг. Олуулаа байсан тэгээ нөгөө инээж хөнөөлдөж жоохон дараад тий. Тэрэнгүүрээ дарцсан ч юм уу тий. Гэтэ миний тэр гудамд хоёлаа тэр манай тэр найзын хашаанд би нөгөө жоохон дутуу ярьчлаа. Манай тэр найзын хашааны хаалга ингээ онгоохот тэр гар ингээд гарч ирээ хоёр гар нь ингээ гарч ирээд тэр юм царай тусмус бол бүүр та ийм сонин
Амнаас нэг юм хэл шиг юм унжчих юм уу хааш. Тэгээ ийм урт устай ингээ ус мөснө ингээ амар муухай. Тэгээ тэр нүд гэж пүүст аим шигтэй. Дөрслөж төхөө надад. Одоо яг ингээд тэгээ тэр ингээ яж чад муухай инглээс инээгээд тэгээ тийм юм л та тэгээ нөгөө яа инээсэн ч гişгтэй. Инээгээр муухай инээгээд яа за яг миний ингээл арга нуруу хүүхдөөс асаж байгаа юм шиг л. Ингээ чи нуруу хүүхдөөс асаж ингээл явна шүү дээ. ингээл явна. Тэгэн годхсгэл явна шүү дээ. Ингээл явчих байгаа юм чи тэгэл. Яг тэр үедээ бол тэгдүүл юм биш. Ингэдгүүл юм биш. Зур гинт амар айгаал тэгэл мангар дуудалт юм бэл. Хэлэн унжцаа. Нэг юм ингээл хэл шиг юм ингээ унжцсан. Яа. Дүү тэр цаан ингээ нэг юм сониг цагаан ч юм уу нэг юм хар бараан ч юм уу нэг тийм ширнэлийн ягаан доо байж магадгүй те нэг юм хөхтөө. Одоо нэг юм харах мод сонь болчдөг шүү дээ. Нэг тиймэрхүү бүр заван царайтай ёо. Одоо энийг өөрөө яриа сууж байхдаа ингээ нүдэндээ ор гарч идэг бах те. Тий би одоо нүдэндээ гэж би бүр байнгын миний мемори дотор байгаа юм чи. Тэр бол миний би өгчөж тэр мартаг. Яа. Тэгээ инээгээд те. Инээгээл пүүс тэр өстө аим шигтэй. Ямар муухай юм бэ те. Яа. Хэдэн жил амьдсан тэгээ. Цаана нэг хитгэн алхаал жаалах. Тэндээ тэгээд бас хөрхөө уцаа. Тэгээд яста нөгөө байшин сав дөнгөж барьж яхад нь гоншгоноод иж бас болдгоо. Тийм тэгээд бас нэг талын яриад болдгоо. Явъя гэдэг хэцүү тий. Тийм тэгээд бүр нэлийн сүрх авдаа хийсэн чинь манай авч нэг юм нөгөө нэг юм ангөрөө загас чараа загас махсны хоббитой бүр одоо юу гэдэг бацаан бахаас тийм хийдсэн. Тэгээд тэр оршуулгын газар мазраар зөндөөлөх явсан байгаа шүү дээ. Би нөгөө гүндүүгөө талтаа тий. Тий нэг гүндүүгөө хээгөө жоо маанагдаж юм шиг тий. Манай аавчтай уулна бол. Тэр гэр дотор гүйжсэн хүүхнийг бол ингэж яг харж бол зүрхлээгүй. Зүгээр нүдний болонд л ингэ харагдаадсэн тий. Тий би харах гэсэн чинь айчих гэдэг юм шиг. Ааха. Яйчих тэр чинь тэр одоо нөгөө энд боссон энд харсан юм биш. Тэгээ манай дотор гэрт болохоор би харж чаддгүй. Амартай аимшигтай тий. Тэр ингээл гүгэл ушааш гүгэл. Хоёлаа манай үзэгчдэд зүгээр сонирхолтой байж магадгүй хайлаас тий одоо зүгээр хэрвээ болвол тэр гудамж тийм гэд хэлж бүр болох уу? Болно шүү дээ. Одоо тэр хуучин янз л ярьдیں۔ Тэр буудлын хуучин эцэс 84 одоо хүмүүсийн ярьдгаар сод Монгол колонк гэж ярина л да. Хайлаасны сод Монголтой колонк буудал гэл те. Тэр авийн л нэг 72 дугаар сургууль жоохон өнгөрөө сод Монгол колонк тэрнээс дэшегээ явахаар усан сан байдаг байхгүй. Усан сангийн 100 урд. За манай үзэгчд дунд эмийг яаж мэдв те. Одоо хүртэл хайлаастад тэр сод Монгол хавцаа 72 дугаар сургууль өнгөрөөд усан сангийн тэр авд амьдардаг хүмүүс байл эмийг яаж мэдв. Сонирхолтой юм байвал доор бичээрэй те. Тэр байсаар л байгаа л ах миний таамгаар бол. Гэхдээ тэр одоо тэгээд алуу болоо л үдээ. Нэг юм байгаад мэдгүй л үү. Яа, түрүүний ярьдаг чинь тэгээд миний тэр хардлсан юм бол тэр л надад амар. Бүр үнэхээр амар. Ингээл хаалга онгоогоол айж онгоогоол би ядчих нөгөө тийм сонирхоо хараад байгаа. Хүн чи бас их сониуч юм биш. Айж онгоогоол гид ингээл хүчтэй онгоогоол тэр нөгөө айж онгоох зураг хүчтэй онгоогоол тэр хуун ингээл гартаа гэж жоохгүй уустаа. Ингээд татгаа те. Тий, тэгэл тэрийг ингээд нөгөө зураад хумсараа. Яа. Гэх муу чахал дуурал. Ядчих нөгөө хаалган чахал дуураад нөгөө хумснаа ингээд татж байгаа нас чахал дуураад пүү тэрстэй аим шигтэй. Тэрний нөгөө хаалганы чахалт тэр хумсны чахалт. Тэгээ ядчих нөгөө шууд араас нь нэг утгагүй царай гарч ирэл.
Пүү өстө. Тэ энийгээд тэ тавлаад байна тэ бүр шоглоод. Тэр нилийн хүчтэй юм шиг байна. Нилийн хүчтэй. Одоо тэгээд юу гэдгийг хоёлаа ингээ маргана шүү. Хоёлаа ингээ зодтолж нүдэлтэй зодтолж нүдэлхээс өмнө маргана шүү. Нэг атаклах ч юм уу тий. Би чамаас айвалчи зориг ороод бүр өстө гадаан өстэй. Яг хий бит ер нь тиймэрхүү байт юм шиг байна. Айлгахаараа мэдрээд те. Тэрийг өөрөө мэдрээд нэгсэнд өөртөө итгэлтэй болж шít. Тэгэхээр тэр өөртөө итгэлтэй болсон болоогүй тэр бүр муухай хүчтэй юм шиг байна. Бүр амар бичиж мэдсэн те. Тэр босоо ороо кино мэн дээр гардаг босоо ороолно гэж байдаг бол тэрийг л босоо ороолно баг. Тэр өөртөө бүр аимшигтай. Гуу жалга гэдэг нэг юм байдаг шүү дээ. Ер нь нөгөө нэг хөдөөхээр явж байхдаа жалга малга руу нэг ойртод хэрэггүй. Жалганы хажууд машин дэрэгтэйгээ битээ унтараа тий. Тэрний тухай ер нь учрыг мэдэх үү? Яагаад тийм байд юм бол? Одоо яг тэ нөгөө нэг жалган дотор хорогдоход л илүү амархгүй байхад одоо ингээд тэгшхэн тал явж байгаа ингээ ухаан орцсон учраас тий. Тий ухаан орцсон учраас тэгшхэн тал биш учраас л ахгүй тий. Тэгээ ганц гуу жалганаас гадна тэгээд ер нь ганц мод энэ төр гэдэг. Ганц модод бас л ер нь би бас юм жоон тиймэрхүү мэддэг л ахгүй. За тэгэхээр ямар ч сан манай үзэгчд дунд хөдөө гадаа явах юм бол магадгүй тий. Одоо гуу жалганаас хол байгаарай. Ганц мод руу бити ойртоорой гэж. За дараагийн төвхөг орох байлаа. Тэгээ санийх бол үнэхээр амар. Надад зүгээр нүдэнд бол төсөөлөгдөл ярьлаа. Би орог өөрийнхөө бол харж чадаад байна. Бэлэр. Одоо ч миний меморид бит шүү дээ. Ингээд тийм байсан бол те хүний нөгөө нэг нүдэнд харж байгаа дүрслэлээ өмнө нь харцсан. За би наараг авс ингээ харчлаа те. Тэгэн гутаа энэ ч байгаа хүмүүс мэдгүй бол энэ байна гэд хэлчихдэг бол те. Тийм шүү. Энэ байна гэж гаргаад ирдэг бол те. Тэгэхээр чи энэ үнгийг гаргаад ирэхээр чи нэг харж шүү те. Тэгж харж болдог бол те. Тий. Одоо нэгэсэндээ надад нэг тийм зүгээр юм ингэж таниулж байгаа. Надад нэг санаа. Гар зураг зурдаг айгуу сан зураачтай нэг яриа зуруулж үзээч. Наа яг наа ч юм өндөө гэдэг нөгөө ам зураг мураг зурдаг штэ. Тий. Why not те? Хүний амьдралд бас ийм юм тохиолдсон нэг дурсгал болох нь цаашаа зүгээр нэг юм юм үү те. Тэр тийм зураг мөр тийм яхаа. Мухаа юу? Мухаа яа. Тэрийг иргэн дар сунаач яах вэ те? Санаа нөгөө тэр зураг чиний ярьж байгаа яриа бас гой сонирхолтой байна л да. Нөгөө ам зураг зураад ингээд дурслуулээд өгөөчгээд тэр зураг бол тийм яах. Яагаад тэгэхээр нөгөө чөтгөрийг дурсахаар ирдیں۔ Гинэ. Чөтгөрийг дурсахаар. Яа, хоёлаа дурсаа суугаад шүү дээ. Одоо тэгээ яа тий. Чөтгөрийг дурсахаар ирдیں۔ Тэгэхээр чи нөгөө хоёлаа нэг зураг гэдэг шүү дээ. Бүрээ яах гэдэг шүү. Тэгэхээр чөтгөрийг дурсахаар ирнэ гэхээр хоёлаа нэгэсэнд дурсах хөргийн зурулах чинь. За тэмээ тий. Надад зүгээр тийм сонирхолтой санагдал ярьсан. Тэгэхээр тэр зураг нэгэсэнд кино мэнүүн дээр гардаг шиг амилжлаа тэр бүр гай болох ч юм уу тий. Тэр тийм юу. Нэр чөтгөрийг дурсахаар гэж монголчууд ярьдаг тий. Чөтгөрийг дурсахаар ирнэ. Одоо тэр нөгөө дээр үеийн хүмүүс мэдээж бидрээс тэнэг биш байгаагүй байна шүү дээ. Маш ухаантай. Манай өвд өсөд бол үнэн үгэлэлт тий. Амар ухаантай яг амсан мэлдээсэн тий. Ястаа үнэн өгнөд хэлдэг. За. Тэрийг тэгвэл мартаа зүгээр надад нэг тийм ягаад ч мэдэхгүй сонирхолтой санагддаг хэлчихлээ. Би бүр л хармаар санагдчихсан юм билгүй. Тий. За 7 хоног болгон нэг азтан шалгаруулж $100 бэлнээр өгнө. Азтан болох маш амархан. Яаж вэ гэж юу? Та CV-гийн аль салбараас Oxbar-ын бүтээгдэхүүнийг худалдаж авна. Худалдаж авсан бүтээгдэхүүнийхаа баримт буюу биелний зургийг Oxbar-ын Instagram хуудас руу явуулахад л болно. Ингээд л болоо. Азтан болох бүрэн боломжтой. Энэхүү урамшуулалт 7 хоногт нэг удаа үргэлжлэх бөгөөд хэдий олон оролцсон төдий чинээ азтан болох боломж өндөр болно. Орой болохоор ингээ маань хон хуцаад байна. За. Би ингээ яг нэг цонхныхын хажууд хашаа машаа хийнүүд чинь яаж ин гэ харахад амар гэд цонхныхын хажууд ороо засцсан. Цонхныхын хажууд нэг хэсэг унтчихсэн. Тэгээ би нэг жоохон хооны хоббитой. Тэгээ нэг хоёр дундад нэг зүгээр нэг юм
энгийн нохоо тижиж байгаа тэрийг бүр амар галзуу болгоод галзуу гэхээр нөгөө амар сайн дайрдаг мэрдэг хүн тасахгүй болгоод тэгээд тижээдсэн нэг хитэн нохоо байсан. Хашаагаа маань олж штэ тий. Тий. Би ч өөрөө жоохон байсан бас айж мэддэг тий. Согтуу хүмүүс айх ч юм уу. Тэгээ хашаагаа маань болж юм. Тэгсэн нөгөө нохоонууд ч хуцаа салтгүй. Манай тэр дундад оройхоор хуцаад байгаа. Харахгүй болохоор л. Манай тутаж байгаа зүгээр ингээ харахаар байшин руу хуцаад байгаа. За энэ байшингийн жоо манайх ч өндөрлөх газар юм чинь. Ийм налууд байх нь шүү дээ. Тэгээ манайх нөгөө налуугаа дагаад өндөр газар байшин маань ингээд налуудгаа дагаад өндөр баригдсан. Тэгэхээр ингээ жоохон нэлээд өндрөөс хардаг. Хазгаа газар болохоор. Тэгэхээр энэ одоо яг хаанаас ч хуцаад байгаа юм бол гээд доош харах гэхээр хитрхи холдоод юу хуцаа муур зураад ирсэн байж болно шүү дээ. Тэгээ тэрэн зүү дайрах ч юм уу те. Муур зураад ирчих юм бол юу хуцаад байгаа юм бол гэл гарч идэн тусгаал гэрээсээ гараал хашаага нэг хэсэг тойр. Яг юу хуцаад байгаа юм бол гэл юу ч байхгүй. Юу ч байхгүй. Тэгэл би гэрээ хаалгаар орлоо. Дахиад хуцаад гэл. Өстө бүр амар сан. Тэгээд хуцаж байгаа чигийг би мэдэх гээд гэрлүүгөө орохгүй шууд гашааныхын гаднаас нохоогоо хаашаа хуцаад байна мэдэх гээд тэгсэн чи цонх руу хуцаад байна. Яг дээш харчаал. Яг ингээл цонх руу чигээр харчаад хуцаад байна. Яг юу руу тариад байгааг мэдээдэггүй. Бүр ингээд нохоо чигээр бүр амар дайрдаг штэ тий. Бургуулад. Тий ингээ бүр одоо гиннээсээ судлал бүр ингээд хүн бариад авчмаар урах хэмжээний дайр болдог бүр галзуураад байгаа маа шиг гэмээр. Нохоо угаасаа нохоо адуу хоёр бат хардаг гэдэг байгаа шүү дээ. Хүүхэд ч гэсэн хард шүү дээ. Нэлх хүүхэд, жоох хүүхэд. Тийм нэл хүүхэд халж чаддаг. Тэрнийг холбохоор миний сонсчихсан зүг болоо бол нөгөө зулаан горхоо байдаг. Мэлмийн нээлттэй байхгүй. Мэлмийн нээлттэй байдаг. Мэлмийн нээлттэй. Аажмаар хаагддаг тийм. Тийм нөгөө бид нар харстан бас яаж л хэлж чадахгүй юм да. За ер нь бол би үннээ л хэлээ. Би яг өөртөө чи яриа сонсч юм надад айдас ороод ирлээ. Амар айгаад эхэллээ. Энэ нохооны хүмүүс чинь балаа юм ярьдаг шүү дээ. Нохооны нуух муухыг нүдэндээ дүрхэхээр шууд юм хардаг мард. Тэрээс дүүлгэр шүү. Худлаа. Би тийм итгэхгүй. Гэхдээ нохоо адуу хүүхэд 3 бол бат хардаг тий. Адуу бол ингэж таг зогсчдөг. Адуу бол бас мэдэрч гин. Муу юм их одоо юу гэдгийг чигээр адуу чигээр хараад зогсчих тэгэхэд хойноос имэрчил гэхэд адуу хойтгоо мэдэрч гин. Мэлмийн нээлттэй бас их мэдрэмжтэй байна. Хүүхэд ч гэсэн хардаг. Тэгэхээр одоо мэдээч хэрэг танаа гэрээ чинь нохоо дундад тэр дундад маань гөлөг байсан. Тэгсэн мөртлөө амар таардаг. Тэгээ нөгөө нэг жирийн нохоо маань бүр амар дайраад яасын гимээр дайраад болтгоо. Тэгээд энэ одоо хөөрхөн амт ингээд хөшөрч тийм ахтаа гэдгсэн чинь нохоо тавьчлаа би дайраад харна. Тэгсэн чинь манай нохоо манай гэрийн үүдэн дээр одоо ингээд жоо манай үүдний амбар утахгүй ингэж ордог. Тэгсэн үүдний амбараар орчоод манай гэрийн үүд рүү хуцаа салтдаг. Тэгэл л тэр манай гэрэл юмтал байсан биз та. Хуцаар агаад ингээд бүр яг ингээд тосоогоор өнгөрсөн шүү. Яасан мэдэхгүй. Тэр удаан хоногийн хугацаатай хуцсан юм яриад байгаа үстэй. Олон давтамжтай. Тэгээ олон давтамжтай өдөр болго ингээ хуцаад байгаа заяа. За. Тэгсэн хэрнээ нөгөө нохоо эзнийхээ наслны өмнөр орж эзний хамгаалт хийлгээ. Би зэрэг үнэн бах магталтай гэж бодсон. Тэгээ тэр дундад ч гадаад нохоо шүү дээ. Тэгээ дундад бол эзний хамгаалах ч юм уугүй ч юм уу мэдэхгүй. Ямар ч хэлсэн Монгол нохоо бол эзний бол батны хамгаалт гэх юм шиг санагдсан. Эзнээ л өстө хамгаалал ямар нэгэн гадны нэг юм байгаад байна гээл тэгэл тэр буруу гэдгийг мэдээл гэр бүлийнхэн одоо та нар тэжээс учраас гэр бүлийнхнийг л хамгаалаад бүр ингээл тий задсан байх нь шүү дээ. Тэгээ тэр манай тэр нохоо ингээд бүр айц. Айгаад ингээд бүр хүншиг ингээд чичрээд байгаа юм чи. Тэгсэн ингээл чаавас л дайрал цаал амар дайр. Тэгээ ингээд бүр хүншиг ингээд чичрээд. Яг ингээд чичрээд. Өрөвдмөр юм бэ тий. Амар өрөвдмөр. Тэгээ би бүр
хуугаад амар өрөвдөж. Ганц би ч манай гэрийнх нь тэр чигээр өрөвдөл юм да. Манай гэрийнх нь тэрийг тиймэрхүү юм ойлгохгүй. Би бол энэ яг нэг гадны хийвэд байна. Одоо чинь миний нөө эмхтэй өнөөс сүнс харж байгаа энэ тэрэг гэдэг шиг яг нэг гадны вид манай гэрлөө ингээд чөлөөтөө холиход нэгсэндээ хорлохгүй тоххой. Тэрийг л манай нохоо хамгаалаад лахгүй. Амиараа хамгаалсан юм шиг. Амиараа хамгаалаад. Би бол хувийн бодлоор бол амиараа хамгаалсан гэж утсан. Яа. Тэгээ бүр ингээд юу гэдэг ингээд нохооны өдөөс нэг амар дайдаг нохооны өдөөс ингээд мод бараал ингээд дайхаар галзуурдаг шүү дээ. Яг тийм болсон. Бүр ингээд яг галзуурал тэгээ яж нөгөөдөх маань чичирээд бүр ингээд хайгаад байгаа юм чи. Тэгэл цогсоогоор өнгөрсөн шүү дээ. Чаавс. Зэ. Тэгээд бас нэг юм би ярил зөндөө юм дөө. Тэгээд би нөгөө нэг юм манай аав жижиг дунд үйлдвэртэй. Одоо энэ хувцсны шика үүдний үлгүүр хийж зардаг. Би одоо тавилга байх нь шүү. Тий. Нарантуул дээр зогсож нөгөөдхөө зардаг айлт нүрж оруулж гаргадаг. Тэгээд дахилт нэг айлт Монгол иргэн шика очихгүй явж илаа. Дахилт. Тий. Тэгсэн чинь дахилт чинь бас том газар шүү дээ. Тэгс нөгөө айл руугаа очих гэсэн нөгөө айлын тавилга авсан ихч маань гэрээ зааж мэддэг. За. Хүмүүс чинь нэг утсын санаас гэрээ заахаар нааш яа би чам харж ийн марж ийн. Одоо тэгээ чигээрээ мөг гэдэг. Яг л нэг тиймэрхүү ярьдаг. Тэгэл бүр гудмын тойрол бүр хичнээн тойрол. Олдгүй. Тэгсэн чинь мангар урт гудмыг яг голоор нугаацсан юм. Би нэг дүүтэйгээ хуурай дүүтэйгээ тэр хуурай дүү маань одоо Солонгос явцсан. Тэгсэн чинь хуурай дүүтэйгээ энэ юу талаас нь орцсон. Одоо энэ юу гэдгийг тахилтын бүр хоошоо эц талаас нь орцсон. Буруу замаар юу орцсон. Тийм буруу замаар нөгөө их чи яриагаар. Тэгсэн чинь энэ талаас нь орох хэрэгтэй юм байна. Тэгээ ингэ нөгөө гудмын ингээ голоор нь ингээ тасалдсан. Тэгээд нөгөө гудам амар урт гудам яваал гэдэг. Тэгэхээр нөгөө явжсаар хагаад нэг яг тасалсан дээр нэрээ зогссон. Тэгээд тэр тасалсан дээр нэрээ зогсохын өмнө нэг 4-5 айлын хашааны наан зогссон. Би ингээ яг гудам дуусах байгаа юм байна гэдгийг мэдэл за ерөөс хоёул энэ дээр иргэе гэсэн чинь яг манай дүү машин барьж явдсан. Яг миний эргүүлэх гэдэг газар болохоор жоохон ирэхэд жоохон тавчууд уу. Тэгсэн чинь манай дүү болохоор жоохон өргөн зайд очиж ирэхчихэд болдгоо. Гүй чи наана ирэх гэсэн гал тэнд нь эргүүлэх гэсэн. Манай дүү болохоор залхуураад маневр хийштэй гээд гүй тэр цаана өргөн зайд нь очиж ирнэ. Га хэл тийшээ бас гай болно шүү гээд. Тэнд лиг байгаад байгаа байхгүй. Бас нэг тийм хүчтэй юм байгаа байхгүй. Тэгэл дүүгээ хилцээр гал нөгөө жоохон тавчуу зэнд нэргүүлээл. Тэгэл нөгөө арай гэж нэг юм болол нөгөө ихчд ороод шууд орлоо. Та ч одоо гэр мөрөө цаад би түм хааш ингээл. За юу харцсан бэ? Бас л нэг тийм хий битэл байхгүй. Одоо тэр цаа талын буланд зам дууссан дээр. Тэгээ нөгөө мохор дээр тэнд л хий битэй юм байгаад л байгаа байхгүй. Тэгэл тийш очивол дагах ч юм уу эсвэл манай дүүх орлох ч юм уу нэгсэндээ гайлуулах шүү дээ. Ер нь багасаа айгу одоо гэр бүлийнхэн ч бол юу ч мдэггүй гэж байна шүү дээ. Тэгэхээр ер нь багасаа мэлмий жоохон нээлттэй үгүй юу? Бусад энгийн гэж ярил л те. Тий би мэлмий нээлттэй. Гэтэ мэлмий бас хит нээлттэй дими. Хагас нээлттэй гэж угаасаа байдаг гэдэг. Хагас нээлттэй бас бах дими. Бүр уучраа олчвол зүгээр шүү дээ. За сүүлийн үед ямар нэг юм босноо. Бүр энэ одоо өдөө том болоод нас бие хүрээд сүүлийн үед нас бие хүрээд за яг нэг 2 жил гарны өмнө нэг юм болсон юм байна. Манай дүү ээж манай дүүг миний хөө одоо ингээд зуныхаа амралтаар бас гадагшаа солонгос яваа амарчаад ирэх болдог. Тэгсэн манай дүү за тэгээд
гадагшаа солонгосын хувьд амарч нэгэд амраад тэр чинь солонгос манай дүүч солонгос явчлаа. Тэгээ солонгостой байгаа би Монголд үлдсэн шүү дээ. Тэгэл нэг өрөө унтчихсэн чинь тийш хараад гэртээ сагаан нэг унтчихсэн чинь шууд ингээл сонин зүүд нэрээр холбогдол. Тэгээ би унтчихсэн чинь миний гэрийн хаалгаар нэг юм орж ирэх шиг болсон. Тэгэл намайг нэг юм сэрэг шиг болсон. Зүүдэндээ би нэг бодитоор сэрэг байх нь шүү дээ. Зүүдэрээ зүүдлээд яг зүүдэндээ. Миний зүүдэнд л болоод байгаа хгүй. Тэгэл би сүнсэн би хүний сүнс гарч явд юм шүү. Гэтэ би хүнээс асууж байгаагүй. Астрал аялал. Өөрөөрөө л тэгж бодоод байгаа хгүй. Тэгээ тэр тиймэрхүү юм асуугаад бас юм хүн итгэхгүй юм шиг үлээ. Яг бол энэ мэдээ солиотойгоор зөөж бодно шүү дээ. Бас ярих хүн байна, ярихгүй юм байна тий. Тэгээ зүүдэндээ намаа нэг юм ирээ сэрээлээ. Би намаа нэг юм ялч хөтлөө явчих. За. Хөтлөж байгаа мэдлээ. Тэгсэн чинь дүү дээр очиж. За. Тэгсэн чинь манай дүү ингээл унтчих. Яг ингээл хөлийнхэн орон дээр унтж байгаа хүүхдийн би одоо дүүгийнхэн хөлийнхэн тэр хавьд нь очиол. Тэгэл яагаад чинь зэрц. За. Тэгэл би гэрийнхэнтэй аав ээжтэй нэг юм ярьсангүй. Одоо айгүй хилчүүд нөгөө солонгостой дүүг юм хилээ нөгөөх нь бас айж байгаа тий. Тэгж удаад хэлсэнгүй. Тэгэл нэг хэсэг дүүгээ аандуу яасан зүгээр янз бүр юм болж гэнэ гэж асуулаа. Болоогүй гэл. Тэгэл болох гээд байгаа юм шиг санагдаад. Совин тутал. Гэхдээ юу болчвол яах юм гээл. Тэгэл гэрлүүгөө ажил тараад гэрлүүгөө очих болгонд л фунцэг манай дүү фунцэг гэдэг байхгүй. Фунцэг яасан гэл асуугаад манай сүлдээ яасан юм бол гэл. Яасан миний хүү яагаад ингэ дүү фунцгийг асуугаад тэгэл. Бас нэг муу болчвол яах юм гээл. Тэгээ би нөгөө зүйдээ ярихгүй. Тэгсэн чинь хиндэ нэг хэсэг итгэхгүй байгаа гэсэн. Тэгээ нөгөө би нөгөө байнга асуугаад хаар итгэсэн юм уу яасан. Тэгээд хүн амтан дээр очсон чинь сүр сүлд нь явцсан маа гээд. Дүү. Тий. Тэгээ хүн амтан дээр очиход нөгөө бөө дээр очиод тэгээ нөгөө улаач нь онгодоо болохгүйгээр шууд өөрөө их төлөө барьж байгаа алтан дээр нь ингэж алт хэрнөр алтан дээр нь хэд занл гүйж өгсөн баг би хаяа хажууд нь байгааг болохоор тэгсэн сүлд нь ирэхгүйс гэсэн. За. Тэгсэн нөгөө улаачийн аав нь л манай ахныг таньдаг байхгүй. Хүшийн бодгийн чинь сүр сүлдний яатсан хил даваа гарцсан юм уу гэж асуусан гинэ. Нилийн дууцсан гэсэн. Тэгэл би энэсэндээ хэлээг бол ямар нэг юм болох ч юм уу те. Тэгэл те. Одоо манай дүүгийн сүр сүлдтэйж нилийн дуудулж иж ирсэн байх нь шүү дээ. Тэгээ би дараа нь дүүгээс асуулаа. Юу наанд дүү солонгост очиод ямар нэг юм болсон уу гэж. Болоогүй шүү дээ. Гэхдээ зөвхөн агаадаа яриач дээ би чи тамар бүр нэг танихгүй хүнд ярих гэж байгаа шүү дээ. Тэгээ шалгаас саргаа яриулсан чинь тэр зүүдэндээ болсон юм уу бол мэдэхгүй шүү дээ. Манай дүү би л зүүдэрээ мэдээд тэгсэн чинь нэг өрөө өлсөд тохоор гэрээсээ гарч яваад нөгөө байрлаж исэн байрнаасаа гарч яваад идэх юм хайх гэ юм идэхээ гарсан гинэ. Тэгэл гарсан чи ингээл тэр хавьд ингээд бүр наамж юм ямар хүн байхгүй. Хүн битгий бүр чимээ анир юуч байхгүй. Нохоо шүү мó машин тэрний дуу чимээ юм юуч байхгүй. Тэгэл чимээгүй одоо энд нөгөө чимээтэй газар байж байгаа л чимээгүй газар очсон нэг сонир санагдсан юм уу яасан тий. Тэгэл чимээ анир байхгүй эргээ харсан чил баахан харах цонхрууд байсан гэсэн. Тэгэл мань хүн бас тэрнээс нэгт айсан юм шиг байгаа. Хоёр солонгос өөрөө бас би сүнстэй юм жоох юмтай газар юм уу гэж. Тийм юмтайгаа сонсч байсан. Би өөрөө л тэгж бодсон шүү дээ.
Тэгээд тухайн үед сүнс одоо төр очоод жоохон эвгүй мэдрэмж аваад сүр сүлтэн Тий. зайлаад Айгаад. тэрийг нь төрсэн ах нь зүү дээрээ дамжуулж мэдрээд Тий. тэгээд санаа зовоод хүн амтан дуудаа үзүүлсэн чинь сүр сүлтэн зайлаад явцсан байна. Тий. Юу сайн зүүд бас айгүй сонь тий. Тий, хүний зүуд өрн сонь штэ. Би бас зүуд бүдээр амар холбогддог. Ер нь л нэг жоохон тийм 6 дахь мэдрэх үү тэр бэлгийнүүд жоохон нээлттэй хүн байна да тий. Багаасаа тэгээ харцсан. Тэгээд би мэдгүй нэг дими юм гэж боддоо штэ. Дими. Нэх гэж байгаа тий. Тэгтээ нэг тийм Гэтэ ер нь төрөлхийн ч юм уу. би тэгээд яасан чи ээжийн талаас юм та юм бэ? Нөгөө Бөө дэшегээ. тий. Тийм баха тийм хүмүүс ер нь тийм байдаг гэж ярьдаг тий. Гэхдээ угаасаа бүүчин муу сайн бүгдийг л мэддэг байдаг. Тий, муу сайн бүгднийг мэддэг. Нэлээд бэлтгэгдчихэж бас болдог тий. Гэтэ би бол шууд бэлтгэж мэддэгтэйг шууд болсон. Одоо тэгэхээр бөөлдөг бөө гэсэн үг юм уу? Би бөөлдөг. Гэтэ одоо бөөлдөг ч юу яах вэ? Бөөлөхгүй байгаа. Яагаад тэгэхээр манай одоо нэг энэ шиг бөөчин бас нэг юм шүтэн бишрэх ёстой. Одоо манай гэрийнхэн болохоор тийм шүтэн бишрэн гэсэн юм ойлгоход хэцүү. Одоо юу гэдгийг манай аав ээж манай төв мүү надад ингээ итгээд миний хөө миний ах бөө юм нэрэлстэй ингээл онгочтой бишрэх ёстой. Ингээ шүтгэх ёстой юм байна гэж чад мадлыг авах инээ тэрэгэл одоо бүр 100 итгэдэг тий. Тэгэх юм бол тэгэл тэр улаач бөө тэр бөө бол гоё хөгжиж чадах юм шүү дээ. Тэгэхээр нөгөө эргэн тойрных нь ялангуяа гэр бүлийн хүмүүс нь дотны хүмүүс нь итгэл үнэмшил дутуу байх юм бол өөртөө бас жоохон итгэл үнэмшил дутуу болж эхэлнэ шүү дээ. Одоо тэр би нэгсэн зоригтой байж чадахгүй тий. Аав ээжээсээ дүү мүгээс урам авах хэрэгтэй байна шүү дээ. Тэжиж илүү ингэж юм баяр баясгалантай хүчрхэг. Тий, одоо хүчрхэг өөртөө итгэлтэй. Тий, өөртөө итгэлтэй. Тий. Тэгээ ер нь ирээдүйд буулгаж ирдэг яг тийм бөө болоё гэж бодож байгаа юу? Одоо ингээд за тэд нарыг болиё зүгээр өөрөө ингээ гой хөгжүүлээд судлаад гэдэг юм уу тий. Би одоо би чинь юу YouTube юугаар өртөө дөрвөгээ юу орж байгаа шүү дээ. Би одоо ингээ хэлмэр ер нь бусад бөө болох ч байгаа хүн амт бас санууштай санагддаг шүү дээ. Хэрвээ ингээд эцэг их аль талаас ингээ онгоцтой ингээд онгот монготоо авахар болоод бөө болох ч байвал нэг сайн судлаараа хоёрт тэгээд ер нь бөө болох ч байгаа улаач онгот буугч байгаа улаач хүн болвол тэнгэрийн тамга гэж юм байд юм байл шүү л гэж бас хэлмээр. Одоо энэ чи бизнес бас өрчүүл яах юм те. Бөө болох сүүн дээр нэг тийм яг муу сайнаар өстө зөндөөл ярьчихсан. Би нөгөө өмнөх сизон дээр харын улааны бөө, харын цагааны бөө мө гэдээ яриа жоохон жааслуулсан шүү дээ. Шүүмжлээс. Би мэдэхгүй юм чинь. Тийм тэгээд хүн тас. Гэхдээ тэгээд ер нь нөгөө түрүүн би хэлсэн шүү дээ. Хүний ер нь нүд үнэн чих хотлаа гэж. Тийм. Тэгээд би нэлээд сайн нөгөө 8 мэдээ болохоор жоохон хашир зам муу санаа манай тий. Арай илүү гүйлгээ авах сайтай те. Тийм тэгээд тэр мэрэгээрээ бас жоохон судлаад би яг энэ онгод монготоо муу юм уу биш юм уу би ер нь бөө болох өстой хүн муу биш юм уу нэлээд судалсан. Судалж жагаад авсан. Тэгээд тэр бөө би ер нь бол бөө бол өстой үнэхээр гайхамшигтай гэж Гайхамшигтай байх шүү дээ. хэлж чадна. Яагаад тэгэхээр тэр цаана солонгос гараа явцсан дүүтэйгээ би зүүд нэрээр холбогдож шít. Мэдэрсэн байна шүү дээ. Тэгэхэд одоо нэгсэндээ муу юм болох гээд хатал наваа миний онгод шууд хөтлөөл аваа явчихсан шít. Тэгээ манай аавын одоо манай бэрэл гэсэн үг юм да. Аавын дүүгийнхээ эхнэр нь хөө нэлээд хэдэн жилийн өмнө бөө болсон. За. Тэгээд тэр ихч маань намайг манай ихчийн бие өвдөө болтгоо. Тэгээ манай ихчийн бие өвдөд харч нөгөө хүний эцэг чинь өөрөө хөвгтдээ санаа зовоол
нөгөө арай өөрийн гэсэн тал руугаа авч ичвэл тэгэл орой болох нь ингээл үзүүлж харуулдаг. Юу ч байхгүй штэ гэл. Манай нөгөө бэрэгч хилтэл нөгөө сүултээ нөгөө ээж нь итгээд байгаа ч юм итгэхгүй ч байгаа юм. Тэгэл ямхандаа л нөгөө хүүхдийн бийг л зүгөөрлөх очоод идэг. Тэгэл нэг өрөө хэлсэн гэсэн. Манай ээжийг цэнгэл гэдэг. Цэнгэл ихчээ танаа охинд ч юм бол юм байхгүй шүү. Нилийн алгаа харж нилийн сууж ирсэн. Танаа мэндээд бол юм байж магадгүй юм биш шүү. Тэ би онгодаад ингээ удаагүй учраас та бас өшөө сайн хүмүүсээс олон хүмүүсээс асуугаа тий. Гэхдээ надаас өөр өшөө мундаг хүнээс асуугаараа гэж хэлсэн гэсэн. Тэгэл тэр үедээ яхаа мартагдаал би ч итгэсэнгүү тий. Тэгэл дараа нь ялчгүй байж таарсан. Хоёуландаа өөрт ер нь одоо манай үзэгчдэд өшөө илүү юм байгаа ч юм шиг мэдрэмж төрөөд байгаа байхгүй юу? Одоо би үзэгч байлаа гэхэд энэ ахыг ингээ өшөө жоохон өөр юмуд яриулаач. Тэгж ярихаар одоо дахиад түүх байна уу? Одоо жоохон сонирхолтой. Яриул. Төрөний нөгөө ингэж ингэдэг шиг амар юм ер нь тохиолдсон уу? Дахиж. Миний хамгийн амар их юм харж ирсэн их юм гин хамгийн аимшигтай харж ирсэн юм тэр л. Кинон дээрс ч одоо кино үзэж байгаа биш бодит дээр харж ирсэн. Онгодоо авсан жил нэг юм болсон юм байна. Онгодоо авсан жил яг ингээл онгодоо авахын өмнөх жил ч юм уу нэг хэсэг архи болтгоо. За Умар санагдав. Ажил тарлаа умар санагдав. Тэгээ одоо би ч нөгөө тусдаа харцсан. Яг тэр онгодоо авсан жил мөлий тэрний өмнө хүн аав ээжтэйгээ хамт нэг гэрт амьдэрдэг байсан. Тэгээд манай машины гараж манай байшинтай залгаа байдаг. Тэгэл машина гаражтай хийчихэл гэрэл мэл бүх юм амтрааж байгаа хөгжмөө асаал машин дотор ингээл нэг тамхилал. Тэгээ сүүлдээ тамхилах биш машин дотор ганцаараа уудаг бол. за Тэгэл ганцаараа машин дотор уугаа суучих. Би ч нөгөө манай машин ундаг машин портер яг нэг ард нэг юм суугаалдаг. Би өөрөөс архиуж исэн үнээр таал гэж авсан. сэргэл. Архиа ухуу эсвэл гэлөө орох уу гэл. Тэгэл за би ер нь өөртөө яриад за би ер нь 50-нд байх хэрэгтэй шүү. 50 л байх хэрэгтэй. Би яаж болохгүй гэл 50 байх хэрэгтэй. Тэгэхээр энэ архиа 50 уугаалт тусах чиглэл. Нэх мухаарт хар гэжтэй юм суугаалт. Ядж яг нөгөө хүн баясаад байгаа. Тэгээ нөгөө хүний нийж мэнийгэл намайг тавлж мавлаад байгаа ч юм уу тий. Сонирм. Тэгэл би өөртөө яриад байгаа юм чи 50 байх хэрэгтэй шүүгэл би шил 70 цав байсан. Тэрийг аваад дуусгачаал гэрлүүгээр амтцсан. Тэнийг Ард гэдэг нь портрын дэвшин дээр ярьж гэнэ үү? Эсвэл нөгөө арын нэг юм жижигхэн зайвд ш тэрийг ярьж гэнэ үү? тэгээ одоо тэр хоньны хонгор гэж онгор гэж ярьдаг. би ч масхан машин дотроо жолооцын судал дээрээ суугаад тамхил мөхлөөд нөгөөхөө татаа суугаад байгаа шүү дээ. Тэгээ одоо хоньны хортон суугаад байна уу эсвэл твшин дээр нь байгаад байна уу? Тэрийг л мэдгүй. Ямар ч хэлсэн ард суугаа болдог. Арай хараагүй, эргэж халаараагүй. Эргэж харах гэр яагаа болдог. Тэгээ яалч ч юм баясаад байгаа юм чи. Баясна хэрэг яаж баясах вэ? Нөгөө өмнөх шиг инээгээл тий одоо инээгээл тий. Инээгээл хөөрөөл баярлаа тий. Одоо бид нөгөө түрүүл соёлоо маргаа би чамаас айх чи. Өөртөө улам тавлна. Улам ихтгэлтэй болох байхгүй. Тэрэн шиг л тэгэл баярлаад байхгүй. Одоо тэр нь яагаад биний ойлгосноор болохоор тэр хийвэйт хүнд ингээ өөрийгөө итгүүлнэ шүү дээ. Одоо би гэдэг хийвэйтэй хүн байдаг шүүгээд хинд ч үгүй болдоод ч үгүй юм уу те. Өөр юмыг өөр төр битээ туршиж гэж байна. Тэгээ болдоод ч үгүй юм итгүүлвэл тэр болдоо угаас тэр илүү ингээд эрчимжиж гэж өөртөө итгэлтэй болох нь шүү дээ. Яа тэр болдоод итгүүлж чадж байгаа болохоор өөрийгөө итгүүлж чадж байгаа болохоор тэгэхээр ер нь энэ бүхний төгсгөлд сая ингээд яг гоё юм нэг юм зохиол уншиж байгаа юм шиг байлаа л да хоёлыг яриа.
эхлээл ингэж явжсэн төгсгөлт нь угаасаа юм бөө. Одоо би зөв хэлж байна улаач хүн гэсэн үг үстэй тий. Ийм хүн болохоор ер нь жоохон ингэдэгтэй тий. Муугаар бөө оюун тийм би одоо нэг сайн амар бүүлдэлгүүлтэй. Гэрээ хийдэг болохоор тэгээ бол нөө амар хин болох хэмжээний байсан. Тэгээ бол дааж болждаг. Одоо ингээд бөөчөөд юм нэг айлд ингээд гал малын дахиж өгөх юмтан ингээд засал масл хямар сүл дуудах тий. Чим муу юмар эхэлж шít. Тэгээ сайнаар төгсгөл юм сайнаар төгсвөл гоё шүү тий. За өнөөдөр надтай ирж та үнэхээр сонирхолтой байлаа. Надад бол амар гоё байлаа. Тэгээд би дүүдээ манай дүү бас аваар маварт ороод надад итгэхгүйгээсээ болоод. За. Тэгээ одоо энэ жишээ нь энэ биднээс доош үеийн дүүнэр эсвэл ах гиснэр одоо үзэн штэ тий. Хэрвээ тийм бол тэр удмын лам байд юм уу бөөнүүд юм уу тэр мэн бол бас найдвартай юу н хамгаалт хийлгээд юу н бас юм шүтэн бишрэх гэдэг юм дуучиртай шүүл гэж хэлмээр байна. Одоо нөгөө ийм машин хэрэгтэйгээ явж байхад ингээл нэг аваар усгаараа эсвэл тэнд нэг дайлсан байрсан гэл гачи юм байдаг шин. Би өөрөө нөгөө нэг тийм юм бас орж исэн. Манай дүү надад итгэхгүйгээс болж орж исэн. Тэгэхээр одоо бас үзэж байгаа хүмүүс байвал бас итгэжүүл ер нь өөрийнх нь төлөө хүн өөрөө хамаагүй бас одоо үл итгэж гин гэдгээ бас нэг илэрхийлээд байх бас хэрэггүй тий. Дотроо бодож байгаа л тэгэл. Гэтэ ер нь итгүүл итгэсэн л дээр. Нэг л итгүүл. Би нэг өөр хаавс бүр шуум пампрагт ажиллаар явж байхгүй. За нөгөө ботаникгүй био комбинат өнгөрдөг үлээ. Тий шуум био нилээ өнгөрөөд явна шин. Тэнд ингээд амар бороо орж байгаа. За. Шинжэнгөө бороо орсон. Шуум пампрагт ажиллаар явж ирсэн. Нөгөө тавилгаа өржөхгүй. Тэгээ явж ирсэн чинь нөгөө хураа дүү маань машин бариа явцсан. Явж ирсэн. Гуруулаа явж ирсэн. Тэгсэн жил муу савнцтай болтгоо. Тэгэл утас руугаа уцаа аваад дөрөвгөө залглаа. Хаана нагаанд өгсөн ч. Гэртээ өнө. Гэртээ юу чангаа гэсэн чи. Унт чи нэг тийм. Зааганд ямар нэгэн шалтгаанаар гэрээсэл бити гараа гэсэн. Яасаа гэсэн. Загай хүүгэнд ороо гэрээсэл бити гараа гэсэн. Тэгсэн чинь маа дүү тэгтий. Би гарах бодлого байгаа. Тэгсэн би унд чинь та яах гэж ийм ярьтын ухааны юм болтгоо. За тэгвэл хаанд гэрээсээ бити гараараа гэж үгээ дахиж хэлгээл тэгэл уцаа тасаллаа. Манай шөглөөнд манай дүү нөгөө спорт гараанд ундаг нэг спорт машины хоббитой. Тийм спортыг бас нэлээд гай өгөөцсөн. Тэгээ манай тэр дүнжин гарвын зам дээр машин ингээд бүр амар болчихсон. За. Тэгээ одоо надаас утас тасраад гэрээсээ гараа явцсан юм уу эсвэл угаасаа гадуур явж исэн юм уу Худлаа харсан байж болно тий. Тэрээс та мэдгүй. Ямар ч юм машин бүр аим шигтэй болчихсон. Аваарт орсон гэсэн үг. Аваарт орсон. Тэгэхээр тэр нөгөө нэг юм гүйтгэл юм шүү. Тэгсэн чинь манай дүү ихтэйг ирсэн шүү дээ юудас. Тэг өглөө нь аваарт орсон нэг үүлэн цэжтэй наалцаж байгаа ч. Шууд ингээл яг ингээл цэжин дээр наалцсан. Тэгсэн чинь манай дүү миний өдөрт гэсэн. Бүр шок болсон ингээл салгалаад. Ага би бүр сая нөгөө тэр хаалгуудыг нь үджаал ирсэн юм шиг боллоо гэсэн. Айцсан ингээд салгалцсан. Тэгээ би нөгөө нэг шок болсон багт нь чамаа бити гараа гэж хэлсэн шүү дээ. Мессеж гээд юм яриаггүй. Тэгээ бүр сүрт нь ирсэн. Чамаа бити гараа гэсэн чи яагаад гарсан гэсэн. Тэгсэн манад үгүй гэж хэлсэн шүү дээ. Та наваа хизээ гараа гэж хэлсэн. Хизээ бити гараа гэж хэлсэн. Параг залгаагүй шүү дээ ухааны юм яриад. Тэнийг юм яриад. Сайн юм тий. Гэхдээ үгүй сонь жоох итгэхгүй л байхгүй. Тэгэхээр бас нэг юм Долгион байгаад тий. Гэхдээ надад тэр долгион байдаг, ирдэг. Тэр юм ирдэг. Тэгээ би хамаатны хийгч мэгчээс асуулаа. Би
би одоо ингээд сайн бүүлж чаддгүй тэгсээр нэ ингээд болох ч сайн ч юм уу ч болох ч үйл явдлыг ингээд мэдрээд энэ одоо энэ үнэн юм уу бодлоо юм уу асуухгүй. Тэгсэн тэрийг нөгөө бүүн өөрөөх яриагаар болох ч үйл явдлыг шууд замд нь барьж авч чаддаг гинэ. Замд нь барьж аваад одоо би нэгсэндээ дүүтэй битээ тэгээрээ ингээд гэж хэлж ийн гэхэрч би замд нь барьж аваад тасан зогсоож шít. Одоо тэгэхээр нөгөө нэвтрүүлэг үзэж байгаа хүмүүс бол тийм итгэж бариад тэр хамгаалт бол чухал гэдгийг бас хэлмээр байна. Гэхдээ яг ерөн зүгээр сургамж талаасаа бол за бөөч байна уу, юу ч байна уу, ерөн зүгээр ийм хүний зүн совин гэж худлаа байдгүй маа. Тийм. Заахыг ээж авч нэг юм хэлэх юм бол юмыг яаж мэдгэв те. Тийм. Нэг үгэнд нь орчиж байгаараа л гэдэг том логик яваад байна шүү дээ. Ер нь бид нар ч хүн төрөлхтөн учраас те. Өөрийнх нь төлөөл хэлж байгаа гэдгийг л ойлгох. Гэхдээ бас нэг сонин одоо өнөөдөр битгий гараарай гэж мэдчихвэл те. Тийм. Чи өнөөдөр гарах гэдэг юм битгий гараарай гэвэл нэг хаяа нэг үгэнд нь орчиж ивэл те. Нэг муу юм болох уу гэдгээс сэргийлж байна. Гоё юм ярьсанд ястай их баярлаа. Тэгээд энэ нөгөө өөр чи уулж байгаа энэ дээж эдэний дээж. За баярлалаа. Манж үсийн хамтаалнаас бэлэлж байгаа. За өртөө дөрөв байлаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Бид нартай ингээд дандаа гой цуг байгаараа. Тэгээд subscribe-а дараарай. Баяртай. Баяртай. Чанар амтыг нэг дор мэдэрнэ. Яг л таны хүсдэг амт Oxbar. CU болон өөрт ойрхон бүхий сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой. Задлаад сэрэг 5 төрлийн жимсний амттай Ara Sparkling ус. Та өөрт ойрхон байрлах бүх сүлжээ дэлгүүрүүдээс худалдан аваарай.